ийм гоё. Вау. За ингээд томхнуудаас нь шилж аваад бүгдийг сайхан угаагаад тавьчлаа. Одоо үүнийг цаасан салфеткэн дээр хувь хуурай болгох хэрэгтэй. Бүр хувь хуурай шүү guys. Хамгийн чухал нь. За ингээд бүгдийг нэг нэгээр нь өөрөө тавьчихнаа. Энэ жоох муутах гэдэг нь үү да? За муутах чагаа байж болохгүй шүү манайхаа. Айгу мохолно. За тэгээ бүгдийг нь сайхан өөрөө тавьчихнаа. Тэгээд усыг нь бүр маш сайн авах хэрэгтэй. Хэрвээ устай байх юм бол гүзээлцэг нь маш шоколад нь тогтохгүй, за дээрэс нь хөлдөхгүй, дараа нь хөлрөх гэх мэт асуудал үүсдэг. Мөн гүзээлцэг нь маань өрөөний температурт байх ёстой шүү. За. Өдөр нь маш их ажиллаа. Сайн. Гээд хоёр төрлийн шоколадаар хийж үзсэн гүзээлцгэнтэй шоколад маань бэлэн боллоо. Бичлэг дээр гарсан сануулгуудыг бүгдийг нь дагаж мөрдөөд зөвлөгөөнүүдийг нь хараад дагаад хийх юм бол ямар ч асуудалгүйгээр ийм гоё шоколадтай гүзээлцгэнүүдийг хийгээд хайртай түндээ бэлгэлж болох нэ. Гоё хайрцагтай хэрэгээ заяа манайхаа зүрхтэй. За тэгээд таалагдсан бол лайк дараад subscribe хийгээд дараагийн бичлэгийг хүлээж аваарай. Битгий фейлтэй guys. Стоянцы. Вау.